сайн байна уу гэж. Сайн байна уу? Би Түмлэдгийн 17 настай. Би энэ дагаад Түмэл байдаг да. Би Түмэл олсон. Би ногоод хав ингээд да. Эмээр исэн. Энэ эстигээ би сангааны явсан бүбэд тасан байгаа. Энэ 저희가 австал 저희가 없이 Монголиа ингэдэг. Энэ австалны 저희가 없이 энэ 내줬다는 카톡을 제시해 봤으니 저희가 없이 энэ 내줬 저희가 없이 энэ 내줬다서 저희가 없이 энэ 냠자 벌써서 저희가 없이 энэ 어디 비대 걔는 비 저희가 없이 ini 내줬 ini 오간 카톡을 ini 내주는 비 저희가 없이 ini 저희가 없이 ini 비대다 줬지 ini 뭐 비대다 그걸 비대다 ini 그걸 비대다 ini 뭐 비대다 ini 서울대 하루타우타 서울대 몇시 ini 아까는 저희가 없이 비대다다 ini 뉴트를 어떻게 옆에 ini 강한 저희가 없이 ini after 비대다 없이니 졌다가 ini 내친 둘에 니치때 비 저희가 없이 ini 내치되게 ini 저희가 없이 내줬다 ini 옷에 들어갔다가 ini 도도도 어떻게 도도도는 나타다가 ini 링게스 박시다가 비 도건데 어떻게 도도도 다되게 ini 후드 배라다 도도도 베시 저희 집 ini 담나 ini 통가 마시 ini 비 도도세 ini 아닥 ini 테스 ini 도도세 바가 ini 조각다 비 내줬다 저기 없이 ini 테스 가짜 테스 들어가게 ini 비 테스 들어가게 ini 비 박신은 무엇이든 이게 파 이렇게 ini 대체도 우리 부부 대체도서 내줬다 ini 야무져 저각다 나오다지 ini 몇시 ini 비트도 해되게 우리 부부되게 ini 나오다지 ini 내줬다 in 저가 하바시다게 ini tahu apa ini bi tamda lungus mati yang datang ya sebagai ini yang datang ini audio ini terti ini 저희가 sebagai
Энэ ингэж баярлалаа. Хав. Нэг авчихъя. Ампечаа. За сайн байна уу. Намайг Хишиг Жаргал гэдэг. Би Тэмүүлэнгийн ээж нь байна. Манай хүүхэд даунтай 2000 онд төрсөн. Би 3 хүүхэдтэй манай Тэмүүлэн болоо хамгийн бага нь. Тэгээд анх төрөхөд даунт хоромсоомын гажигтай гэдэг онш тогтоосон. Тэгэхээр би бас тухайн үед их гайхажсэн л та. Хоромсоомын гажгийг би тэр үед өрдөөс мэддэггүй байсан. Манай эргэн тойронд бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдгүй байсан болохоор надад хүнд тусч байсан. Тэгээд хоромсоомын гажиг гэж одоо юу юм бол ямар ч нэг л өвөрмөцөл нэг юм байд юм байна гэд хэлсэн чинь бодож исэн чинь эмч удамшил зүйдээр очоо энэ чи удмын гажигтай л танаа хин нэгэнд нөхрийнх чинь юм уу эсвэл чиний тэр өвийн удамд чинь өвөг дээдс чинь л ийм өвчтөе хүн байсан болоод танаад гарч байгаа гэл. Тэгэд ийм өвчтөе хөвгт чинь болохоор урт насалтгүй тэгээ богинохон настай байдаг. Эсвэл хит ийм жижигхэн таргуун шиг болдог. Эсвэл хит өндөр хүн болдгийн гэл тэгж хэлсэн байхгүй юу. Тэгэл аюу сэтгэлээр унаад за эсвэл нэг таргуун хөвгтөе болчихж байгаа юм уу? Эсвэл нэг одоо ингээд удахгүй өөх гэж байгаа нэг хөвгтөе болчихж байгаа юм болов уу гэл. Өндөр гэхлээр өндөр болвол ч яг уу бас баярлалаа байгаа байхгүй юу. Хит намхан болчих юм бол бас тэрнээс бас би хүүхдээс ичээд байна шүү дээ. Бас тэгэл нэг тиймэрхүү юм сонсчод аюу сэтгэлийн хямралтай тэгэл байдгүйсэн. Тэгээд эн чинь багада аюу өвчин оромтгой тийм бие султай хүүхдээс ингээд өвдөөд очингууд л дандаа сэхэнд орохлоор за одоо хүүхд чинь юу яашгүй өнгөрөх магадлал их өндөртэй учраас сэтгэлээ ураарай л гэл тэгэл би тэгээд маш олон жил одоо 3 4 жил ямар ч гэсэн тэгэж их одоо удахгүй өгөх юм байна гэдэг хүлээлтийг хүлээжсэн л та. Тэгэл тэгсэн чинь миний хүүхэд өдрөөс өдөрт айгүй хөөрхөн ингээл торинол ингээл мах суугаад айгүй туранхай байсан хүүхд чинь мах суугаад хөдөлгөөн юу энэ нь болохоор жирийн хүүхдэд харьцуулах юм бол маш удаан айгүй хоцрогдмал хүүхдүүд чинь нэг сар болоод толгоогоо даадаг бол манай хүүхд нэг 2 сартай хүүхд нэг нас хүрээд алхдаг бол 2 жил хагастай болж ижил нэг хөлд орох юм уу тийм юм төршиж алхаж эхэлжсэн. Тэгсэн ч гэсэн бид нар хүүхдтэй айгүй хайртай байсан л та. Тэгээд Дауны холбоо 2008 онд байгуулагдахад ер нь даун гэдэг чинь ийм хүүхд байд юм байна. Даган дуурайх чадвар өндөртэй юм байна. Хөгжүүлэх юм хөгждөм байна гэдгийг ойлгож 2008 оноос л ойлгож авсан. Тэгээд яг хүүхдээ зүгээр гэхдээ урсгалаар л яваад байгаа шүү дээ. Ойлгосон ч гэсэн даган дуурайх чадвар өндөртэй ч гэсэн яаж хүүхдтэйгээ харьцгаа би бас мэддүүлээсэн. За жирийн сургуульд оруулж ирэхэд тухайн үед чинь бас ийм даунтай хүүхдийн тухай ойлголт мэдээлэл сайн харагдаагүй, хүмүүс сайн мэддэггүй байсан болохоор юу яаж хөгжүүлэх юм мэдэхгүй байсан. Тэгэл ингээл гудамжаар ингээл давуулаад юм уу гадаа ингээд цэцэрлэгт саадан дээр ингээ хүүхдэд давуулаад очихоор хүмүүс ингээл хүүгээ давуулаад очиад тавихлаар хүүхдэд татаад авчдаг байхгүй юу? Наашир гэл. Тэгэхээр л миний ишээ ингээд юм зураал би ингээд уйлах гэдэг юм аа хүүхдээ ярихаараа тэгэл айгу тийм эмзэг юмнууд маш их байсан л та. Автобус унаанд явхлаар хүмүүс бас тэгнэ. За наашаа олчих надад хүүхд чинь яачих юм блэ? Гинтг цохоод аав шүү гэл. Тэгээд нөгөө даунтай хүүхдийг тийм айгүй уян зөөлөн тэгэж шизофрен гэдэг өвчнөд их андуурдаг байсан. Тэгээд 2008 онд юу холбоо байгуулагдаад эцэг эхүүд хоорондоо санаад бодлоо ингээд ярилцаад сэтгэл минь айгүй их зөөлрсөн. Надад бас их итгэл ирсэн. Тэгээ би ер нь олон ээжүүдтэй уулзаад хүүхдүүд нь уншдаг, бичдэг, алхдаг. Тэгээд одоо спортоор хичээлдэг гэхэд би айгүй гайхал ямар мундаг юм бэ? Яаж ингэж хүүхдээ хүмүүжүүлсэн бол та би одоо яаж ингэж хүүхдээ хүмүүжүүлэх вэ л гэж бодоод яваад 2013 онд тусгай олимпийн хороо Монголд анх байгуулагдсан. Тэгэхэд ээж нарын төлөөллөөр би бас орж тэр сургалтанд нь сууж исэн.
Тэгээд Хятадаас нэг ээж ирсэн. Хятадаас нэг 4-5 ээж ирсэн. Тэрний нэг нь даунтаа хүүхдээс. Тэгээд тэр ээж тэгжсэн баг. Би даунтаа хүүхдтэй. Тэгтээ би бол энэ хүүхдийг бас үр хүүхэд гарах боломжгүй тийм ээж байсан л да. Тэгээд зам дээрээс олсон хүүхэд нь даунтаа байсан. Тэгээд нөхөр хадмууд нь тэгээд Хятад ч бас харьцангуй бас хатуур штэ тий. Тэгээ хаяа явсан. Би энэ хүүхдээ ганцаараа өсгсөн. Тэгээ манай хүүхд одоо сагсаар сайн тоглодог. Тэгээ олонний өмнө ингээд илтгэл ингээд тавьдаг. Одоо ингээд тэмцээнд орсон тухайгаа айгүй сайхан ярьдаг тийм болсон. Гэхдээ би айгүй атаархчихсан байхгүй. Ямар мундаг би яагаад ийм хүүхдээ ингэж хүмүүжүүлж чаддаг вэ? Ийм болох юмсан гэл. Тэгэл тусгай олимпийн хороо байгуулагдаад хүүхдүүд амжилт гаргаад эхлэнгүүт би ер нь хичээл хүүхдээ ер нь спортоор хичээллүүлээгээд гүйлтэр хичээллүүлээд тэгсэн чинь манай хүүхд айгүй амжилттай байсан би маш их баяртай байгаа. Тэгээ 2017 онд Австрийн өвлийн олимпиад цасны гуталтай гүйлтээр ороод мөнгө хүрэл медаль аваад тэгээд дэлхийд улс байд Монгол улс байтугай дэлхийд нэрээ сүүн тэмүүлэн гэл ингээл зарлахад минийсэн нүднээсээ нулимс гараад баярлал байж идэг байсан. Тэгээд одоо би бол үнэхээр хүүхдэрээ багтдаг юм аа. Тэгэхээр ээж нар минь, эмч нар минь одоо даунтаа хүүхдүүд хин заавал даунтаач биш аутизмтай даунтаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхд байх юм байгаа хүүхдүүдсээ ичээд гэртээ ингээд нуугаад хориод байгаа тэр ээжүүдэд урам хайрлаж та нар энэ сургалтаар мэдээлэл их авсан юм чинь тэр хүүхдүүдийг гэрээс нь гаргаарай, гудамжаар алхуулаарай, нийгэмтэй хөл зэрэгцүүлж алхуулж өөрэй гэж та нараас хүсэж байна. За баярлалаа. Өнөөдөр ингээд бүтэн сайн өдөр, амралтын өдөр цаг заваад зарцуулж одоо бидний сургалтанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Явжлыг чи яриа за. За. Ама горын салон гэдэг би усан сэлэлт тусгай олимпийн тамирчин. Тусгай олимпийн тамирчин. Ханаас медаль авлаа. Медаль ханаас авлаа. Зэсэлтээр би 2002 хүртэл авсан. Сэлэлтэртэй тийм. Сэлэлтэртэй. Их тавлал амьддаг. Аав дэмжээрэй. Хэлээ. Одоо өчигдрийнхээ яриад байгаа тийм. Өчигдөр манай бас нөгөө холбооны гишүүн юу өрийн цалман маань ээжтэйгээ тайзан дээр гарчхад дараханд ярихгүй байсан. Тэгээ өнөөдөр гүцэтгэх тахалтаагаар гарахаар ярьд юм байл гэдэг. Айгу мундаг ярьж байгаа шүү дээ. Манай тусгай олимпийн тамирчин усан сэлэлтийн маш мундаг сайхан хүү байгаа. Тэгээд улам их амжилт хүсье. Тэгээ аутизмтай даунтай хүмүүс бүгдээрээ бас чаддаг юм байдгийн шүү гэдгийг дандаа олж харж байгаарай гэж хүсэж баярлалаа. Цаанаа үргэлжлэн ирсэн та нартай маш их баярлалаа. Манай хүүхэд аутизмтай 2005 онд төрсөн. Манайх 3 хүүхэдтэй. Манай 3 хүүхдийн нэг нь өрийн цалман. Тэгээд аутизмтай одоо 13 настай. Миний хөө Эрдэнэ татад 7 дугаар сургуульд тусгай боловсрол эзэмшээд ингээ явж байгаа. Тэгээд төрснөөс нь хойш ер нь хүүгээ гидсэнд байхад нь ч гэсэн ер нь бас ингээл хөгжүүлсээр агаал ирсэн. Өнөөдрийн хүртэл ээж нүгөө хаяхгүй те бас л надаас ямар эрчим хүч гарч болох вэ нөө тэр бүхнийг би бас шахаж гаргаж байгаа гэж ингэж өөрөөсөө би бас бодож өөрийгөө хөгжүүлж өгөөч гэсэн өдрөөс өдөрт ингэ сайжирж байна гэдэг ийм эргээр ингэж хүмүүжүүлэх гэж авдаг юм гэж байна. Тэгээд манай хүүхд маш их ханаа төрдөг өвчин тасдаг байсан. Тэгээд өстой бас манай ээжүүд ярьж байгаагаар эмгээрөө ингээл аваад чинь бас л нэг тийм таагүй юм сонсон тийм эмчнараас. Тэгээд
яг 2 жилийн өмнөөс одоо усан бассейнаар ингээд хичээллээд тэгээ ёстой 2 жил нэрээ төвийг хянаад ирсэнгүй дээ. Маш спорт гэдэг нэг маш их хүмүүжүүлдэг, маш их өөрчилдөг. Тэгээ нэг анх усанд орж байхдаа багш нь тэгжсэн байхгүй нөө. Амар ингээл ус ингээд биеинд нь ингээл цацагдан гот гэж юм уу хашгирч мшгаал ингэж ингээл тэгээд байдагс. Тэгээ багш нь над руу нэг яриад ер нь болох уу да гэхээр би нэг хэдэн өдөр авч яваад багшийн нөгөө паналдаа шүү дээ. Өө сайжрнаач мундаг та зүгээр итгэж гэл чадна гэл. Тэгэл багшаа за яаж юм багшаа за манай хүүхдтэй сайжирж яах нөхөр өө яах вэ гэл нөгөө эцэг ихний эрэг сэтгэл гараад байгаа болохоор багш чинь бас урамтай шүү дээ тий. Өө болондоо бит хоёр яах вэ хашгираад байж юм гэдэг. Тэгээ нэг утсан чинь бүр башгирч машгирахгүй амар мундаг болцсон багштай амар ингээл ёслол амар хүндэтгэлтэй багштай оронгот ингээ хоёр гараа хайна бариад хүлээн нийлүүлэл ингээл сайн байна уу багшаа сайхан амарснаа гэж багшигаа айгуу гоё ингэж хүндлээд шууд нэг ус руугаа ингээд өсрөөд орохт нь бистэ айгуу их баярлсан. Тэр үед яг би нэг ээж болсон тий хүүхдээ бас нэг энэ нөгөө хүүхдийг ингээд төрүүлсэн миний бас би чадчихлаа гэж бодсон. Тэгээд хүмүүсийнхаа ялгуурлан гадуурхах юм байдаг л та айгуу хэцүү тэр нь зүгээр бид нар ингээд хүүхдтэйгээ аваад амьдрахад ямар хэцүү вэ те та нарын хажуугаар өнгөрөхөд ингээд айгуу хэцүү сэтгэл төрүүлж байгаа л бид нар ямар их ачааллыг өөрч ингэж амьдрдаг энэ хүүхдийн талаар те яаж өгжүүлэх үү яах уу тэгээд хажуугаар нь сэтгэл санаагаа өндөр байлгана хүүхдтэйгээ сэтгэл санааг бас давхар ингэж өргөж амьдран те тийм болохоор аутизмтай даунтай өөртөө тэрэгцэртэй ямар л нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Тэдрийг маш хүндэтгэлтэйгээр те зам гарахт нь туслаад чадахгүй зүйлд нь туслаад нөгөө хаалга голгож чадахгүй үйл туслаад цай авч чадахгүй үйл туслаад ингээд хүндэтгэлтэй хандж байгаарэ. Тэгээ хүүтэй баярлалаа. Би чамд хайртай шүү. Миний хөө багш нарыгаа урмыг хугалахгүй од олж гэлцэх те хүрийн цалмаа. Үрийн цалмаа од чиг гэлцэх миний хөө ч од шүү. За юу миний хөө. Тэгээд багш нарт маш их баярлалаа. Өнөөдрийн хүртэл манай багш нар тусгай сургуулийн манай багш нар хүүгийн маань нэг ч өдөр нэг ч минут хаяагүйгээр хөгжүүлэх гэж ингэж маш их эрчим хүч энерги ингэж зарж явж байгаа багш нартаа би та нартай маш их баярлалаа шүү. Тусгай эдэмдийн оролцсон бусад тий аутизмын холбоо даавны холбоо та нартай маш их баярлалаа. Бит хоёрыг ингэ тоосонд тий энэ чинь бит хоёрын хувьд маш их хүндэтгэл байлаа. Бит хоёр цаашдаа бас та нарынхаа энэ их хийж байгаа ажлын үсэд нь өндрөөс өндөр амжилт хүсэж бит хоёр маш их хичээнэ. Баярлалаа. Манай гэр бүлийн зүгээс та нартай маш их баярлалаа. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Энэ бол нөлгөө гэж бодсон чинь жаа. Баярын нөл мэсэлээ уучлаарай. За